Дэлхийн Монгол аяллаа ээлжид аялал бүгд найрамдах Хятад ард улсын Манжуур хотыг зорихоор Улаанбаатар хотоос хүлгийн жолоогоо заллаа. Аялагчид маань Монгол орныхаа алтан дорны талыг туулж аяллаа урт замаа дуу хуураар хөглөж ая тухтай аялсаар Манжуур хотод ирлээ. Дэлхийн Монгол аялал Манжуур хотын 4 одтой дээд зэрэглэлийн зочид буудал амт чанар сайтай хоол хүнсээр аялагчдаа үйлчилдэг юм. Дэлхийн Монгол аялал эрхэм үзэгч та бүхэндээ бүгд найрамдах Хятад ард улсын Манжуур хотоос мэдчилж байна. За бид бол энд аялагчдтайгаа хамтдаа арслан зааны цэцэрлэгт хүрээлэн дээр аялаж байна. Тэгэд энд бол 90 гаруй юм арслан зааны хөшөө байдгаа гэсэн юм тоо баримт байдаг юм байна. Тэгэхээр аялагчид маань бол энэхүү цэцэрлэгт хүрээлэн за чөлөө цагаа сайхан өнгөрүүлээд зураг хүргээ авахуулаад бас аяллахаа нэгэн маршрут талсан хэсгийг олоод сайхан аз жаргалтай дурсамж төр өнгөрүүлж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр эрхэм үзэгчид маань бидэнтэй хамтдаа аялахыг хүсвэл Дэлхийн Монгол аяллыг бас сонгоод аялахыг хүсэж байгаа. Дэлгэсний дагавар гарч байгаа утсаар бидэнтэй холбогдоод тэгээд Манжуур хотын түүхэн дурсгалт олон сайхан зохицолбор газруудыг бид хамтдаа үзээд аялаад явж байгаа. Тэгэхээр эрхэм үзэгч та бүхэн суугаад сарлгоо бидэнтэй хамтдаа байж Манжуур хотын бас түүхэн дурсгал сайхан газруудыг үзэж сонирхаарай. Дэлхийн Монгол аяллаа энэ удаагийн аяллаар Дэлхийн Монгол продакшны уран бүтээл Тэнгэрлэг аваад нэвтрүүлгийн хүндэт зочин Монгол улсын гавьяа жижигчин арт түмэндээ хөгжөөн дүрээрээ хүндлэгдсэн дамдунгой хамтдаа аялсан юм а. Уран бүтээлч хүнд газар үзэж аялах тохиолдол олон байдаг ч очсон газар бүртээ уран бүтээлээ төрүүлж байдаг учраас амралт болж чаддаг байна. Харин Дэлхийн Монгол аяллаар аялаж яваа дамдунгойд ямар сэтгэл төрснийг үзэгч та бүхэнтэйгээ хуваалцъя. Дэлхийн Монгол компания одоо юугээ танайна Дэлхийн Монгол продакшны хамт олонтой намайг одоо Тэнгэрлэг аваад үзэх юм сайхан одоо нэгтгэж зохион байгуулад тэрэнд одоо оролцоод намайг одоо өөрөөд тэгээд энэ одоо Манжуур хотын анх удаа би одоо үзэж сонирхож явна. Их сайхан байна. Одоо сайхан энэ дэд одоо ngam тэдэд одоо юусэна арслан зааны одоо энэ олон сайхан хөшөөг одоо үзэж сонирхолтой сайхан бүтээлүүд иймээ саяны одоо бүцгийг үзэж ирлээ. Энэ одоо түүх тусгай одын сайхан бичсэн байт юм байна. Бидэнтэй хамтдаа бүгд найрамдах Хятад ард улсын Манжуур хотоор аялаж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр яг аялагчид маань бол яг одоо Манжуур хотын хурмын ордон дээр ирсэн байна. Эндээс олол за Манжуур хотын бүхэл одоо зүйлсийг олол алган дээр тавьсан юм шиг харах бүрэн боломжтой хамгийн өндөр зэг гэсэн үг. Тэгэхээр манай Монгол орны хоорондоо харьцуулах юм бол одоо Монголын зайсан толгойтой яг адилхан юм өндөр зэг байгаа маа. За өндрийн хувьд бол 57 м өндөр, за өргөний хувьд бол 37 м юм өндөр онцлогтой барилга. Зөвхөн та бүхэн бидэнтэй хамтдаа аялаад Манжуур хотын бас түүхэн дурсгалт газруудыг үзэж явах боломжтой байгаа юм шүү. За мөн та бүхэн энийг ирээд үзээд за энэ гайхалтай сайхан барилгуудыг энэ Манжуур хотын онцлогуудыг үзэхийг хүсэх юм бол Дэлхийн Монгол аяллыг сонгоорой гэж хэлмээр байна. За аливаа улс орны түүхийн дурсгалт музейг үзнэ гэдэг бол аяллаа маань хамгийн гол маршрут байдаг. Тэгэхээр бид яг одоо Манжуур хотын төв музейг үзээд аялагчтайгаа хамтдаа аялаж байна. Тэгэхээр энэ бол музейн хувьд бол хамгийн эртний алдар нь 1980-аад онд олдж исэн арслан зааны ийм олдор байдаг юм байна. За энд бол нэг ойролцоогоор 400 гаруй үзмэртэй, за 200 гаруй одоо ан амьтны дөр алгын хийсэн одоо үзмэртэй, за 100 гаруй зурган музей байдаг гэсэн юм баримт байдаг юм байна. Тэгэхээр Манжуур хотын хамгийн том музейг одоо үзээд аялагчид маань бидэнтэй хамтдаа аялаж байна. 300 гаруй мянган хүн амтай Манжуур хот аялал жуулчлалд зориулсан бүтээн байгууламж үзэр үйлчилгээ түүх соёлын дурсгалууд ихтэй. Тийм ч учраас ясан газар бүрийнхээ тухай түүх танилцуулгыг хөтөч маань нэг нэгэнгүй тайлбарлаж байсан. Бүгд найрамдах Хятад ард улсын Манжуур хотыг зарсан аялал маань за хотын аяллаараа үргэлжилж байгаа. Яг энэ цаг мөчид бид их буян хийд дээр ирсэн байна. За энэ бол буддын шашны бас томоохон зохицолбор болсон юм хийд байдаг. Тэгээд аялагчид болон за ерөн жуулчдад зориулаад босгосон юм том бүтээн байгуулалт гэж хэлж болохоор юм сайхан хийд дээр ирсэн байна. За миний ханд харагдаж байгааг бурхны хувьд бол 21 м өндөр юм
бурхан байдаг юм байна. Тэгээд бид бол аялж байгаа газар орон бүрийнхэн онцлог шингээсэн за бас сонирхолтой түгээн дурсгалт газруудыг үзэж аялаж за зураг авахулж байгаа. Тэгээд үзэгч та бүхэн бас бидэнтэй хамтдаа аялаарай. Ингээд дараагийн зохицол руугаа хамтдаа явцгаая. Дэлхийн Монгол аяллаа сонгоод бидэнтэй хамтдаа Манжуур хотоор аялаж байгаа аялагчтайхын сэтгэлийг үзэгч та бүхэндээ энэ ташрамд хуваалцах гэж байна. За аялагч маань хэн бэлээ хоёлаа сайхан танилцаад сэтгэлээ хаваалцъя тийм ээ. Бид хэд одоо хамт олноороо Үр ханга аймгийн Татварын хэлтсийн хамт ол ингээд аялж байна. Манай Татварын шинэ үеийн Татварын албан байгуулагдсны одоо 25 жилийн болж байгаа. Ингээд хамт олноороо сайхан аялж байна. Ингээд энэ аяллыг зохион байгуулж байгаа Дэлхийн Монгол аяллаа хамт олонд одоо маш их баярлж байна. Олон газраар орлоо маш сайхан явж байна. Бид хэдийг ингэж сайхан аялуулж байгаад одоо баяртай байна. Одоо цаашдаа энэ Дэлхийн Монгол аяллаар аялах юм бол одоо маш их сайхан юм үзүүлж гоё явд юм байна. Тэгээд одоо хамт олондоо болон Дэлхийн Монгол аяллахындаа бүгдээрэнд нь баярлалаа л гэж хэлье да. Дэлхийн Монгол аялал нь аялал бүрээсээ супер аздан тодруулж улаан үд ихтгэл хамбад үн төлбөргүй аялах эрхийн бичгийг гартуулдаг. Ингээд бид энэ удаагийн аялагчдаасаа супер азднаа тодруулсан юм. Түүнчлэн Дэлхийн Монгол аяллаа сонгон аялсан аялагчид маань гэр бүлийн жип машин хожих суглаанд оролцох хэрэгтэй болдог нь манай компаниас аялагчтай барьж буй нэгэн гинтийн бэлэг болж идэг юм аа. Бид одоо Манжуур хотын Матрошка цэцэрлэг төрөлн дээр ирсэн байна. Тэгээд энэ далал бас үзэж харах маш олон зүйлээ байна. Тэгээд үзэж та бүхэндээ яг энэ ташрамд хамтдаа аялаж байгаа аялагчтайхын сэтгэлийг хуваалцах гэж байна. За аялын дурш таны сэтгэл ямар байна? За бид Үр ханга аймгаас ирсэн. Үр ханга аймгийн Татварын хэлтсийн хамт олон байгаа. Нийтдээ 15 хүн ирсэн байгаа. Бид энэ аялалд Дэлхийн Монгол аяллахынтай хамтарч аялал зохион байгуулж байгаадаа маш баяртай байна. Тэгээд энэ хугацаанд бид нэр маш их үзэж байгаа. Тэгээд дээр нь бид нэр доор бүрний одоо хүний дотор бодогдчихэд сэтгэл санаа одоо хүний сэтгэлийн сайхан үг бол алхам тутамдаа сонсч явж байгаа. Тэгээ манай хамт олон маш баярлж байна. Танай хамт олонд тэгээ бас үлдсэн бас хамт олондоо ч гэсэн энэ сайхан аяллыг цааш бас дахин үзээрэй гэдгийг хэлье. Ер нь бол манай Дэлхийн Монгол аяллахын маш зохион байгуулалтаа маш сайхан хүлээж авч биднийг аялаж явуулж байгаад баяртай байна. Татварын албаныхны маань 25 жилийн баярлж байгаа тийм ээ. Тэгэхээр бас нийт ажилчдаа бас мэдлэгээ дэвшүүлээч гэж энэ ташрамдаас хүсэж байна. За шинэ үеийн Татварын албан байгуулагчтай 25 жил болж байгаа. Энэ жилийн хувьд бид нар энэ Татварын албанда маш олон жил ажилласан Татварын улсын байцаагч нар маш олон жил хамтарч ажилласан ажилчид, албан агчид, үеийн ахмадуудаа эрүүл мэндийн сайн бүхнийг хүсье өрөөё. За манай нуган компани хамт олон эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн Монгол аялал энэ хамт олонны зохион байгуулж байгаа энэ Манжуурын аялалд оролцож байгаадаа баяртай байна. За энэ тэр Манжуурын аялал одоо бид бүхэнд аягүй сонирхолтой байна. Юугаар сонирхолтой вэ гэхээр энэ Хятад Оросын тийм хамтарсан холилдсон соёл харагдаж байгаа нь аягүй сонирхолтой байна. Ерөөсө Хятад орноор явж байгаа биш тийм ээ. Энэ тэр Орос орноор аялж байгаа юм шиг сэтгэл төрүүлж байгаа нь одоо маш их таатай байна. Жишээлбэл энэ одоо Матрошка гэдэг энэ одоо аяллаа энэ газар бол ерөөсөө л Орос ахуй тийм нэг Орос соёл үнэртсэн ийм их тэр цэвэрхэн ийм аягүй сэтгэл таатай ийм газар байна. За аялын турширын сэтгэл ямар байна? Таны сэтгэл төрсөн хэмжээнд аялж чадж байна уу? За аял маш тааламжтай сайхан явж байна. Бид нэр 2 дахь өдрөө аялаад энэ Манжуур хотод ирээд Матрошка гэж цэцэрлэг төрөлөнд ирсэн. Хүүхэд насан дээр ирсэн юм шиг тоглоомнуудыг хараад их баяртай байна. Тэгээд манай залуучууд маань тоглоомн дээр тоглоод хөөс надад гоё байцгаарч байна. Аялын сэтгэл өндөр байна. Манжуур хотод 20 гаруй үндэстэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь Хятад, Орос иргэд байдаг байна. Аялагчид маань үлгэрийн хот гэгдэх Манжуур хотоор аялахаас гадна Манжуур хотын дэлгүүрүүдээр худалдаагаа хийдэг. Энэ хотын нэг онцлог бол хямд үнэтэй, өргөн сонголтой, чанартай булган шүүбүүд байдаг. Намрын эдгээр өдрүүдэд булган шүүб хамгийн хямдралтай байдаг бөгөөд Дэлхийн Монгол аяллаар аялсан аялагчид манай гэрээ дэлгүүрүүдээс хүртгэний үнээр булган шүүб авах хамгийн хямд үнийг санал болгодог юм. Ингээд аялагчид маань сэтгэл хангалуун худалдаагаа хийж аяллаа туршид сэтгэл өндөр байсныг дуулгахад таатай байна. За бид бүгд найрамдагтад ардуулсан Манжуур хотыг зорьсон аяллаа Матрошка
цэцэрлэгт хүрээлэн гэж зүзэг та бүхэнд өргөжлөн хүргэж байна. За энэ талал бас түүхэн дурсгалтай сайхан газрууд бол байна. Тэгээд хамгийн өндөр матрешконы хувьд гэх юм бол 70 м өндөр. За харин дараагийнх нь 30 м өндөр. Тэгээд ерөнхийдөө дандаа матрешкагаар тохижуулсан ийм сайхан цэцэрлэг түрээлэн дээр ирсэн байдаг. Монголтай зөвлөх юм бол парк гэсэн үг. Тэгээд энд бол бас хүмүүс нь аялал зугаалгаа за амралтынхаа өдрийг бол энд хэвчлэн өнгөрүүлдэг ийм сайхан цэнгэлдэх цэцэрлэгт хүрээлэн байгаа юм байна. Тэгээд манай аялагчид бол энэ бас сайхан тоглоод за тэгээд бас өнөөдрийг бол энд ихэнх хугацаагаа сайхан өнгөрүүлж байгаа. Тэгээд үзэгч та бүхэн бас энэ сайхан түүхэн дурсгалтай ихтэд олон Оросын соёлыг харуулсан дурсгалт газруудаар бас ирээд аялах бүрэн боломжийг олоод дэлхийн Монгол аяллахын та бүхэндээ олгож байгаа юм шүү. Тэгээд та бүхэн бидэнтэй хамтдаа аялахыг хүсвэл иргэсний дагавар гарч байгаа утсаар холбогдоорой.